Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 63 дугаар анги. Ер бусын танхим. Жаахан манара байдалтай Чүфэн нүдэ нээлээ. Ухаан нь сэргэх үед Чүфэн маш их баярлав. Түүний толгойд шинэ мэдээлэл суусан ба тэр нь хаант тэнгэр техникийг сурах аргын талаар байв. Гэхдээ Чүфэн баярлснаасаа болж инээж амжихаасаа ч өмнө танхим доторхыг хараад цочролд орлоо. Энэ юун газар вэ? Энэ үед Чүфэн нөгөө хачин өрөөнд биш харин ер бусын танхимд ирчихсэн байв. Үнэхээр ер бусын гол танхим. Маш өндөр хамтай мөртлөө таазгүй. Тэс өөр ертөнц харж байгаа мэт санагдаж байв. Ханнуудыг мод чулуу төмрийн аль наранч бариагүй. Тол мэт толгор гэрэлтсэн болроор барьсан нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Гэвч Чүфэнийг хамгийн их гайхшруулсан зүйл бол түүний урд байсан тэнгэрт тулсан том хаалга байлаа. Тэр хаалга асар том байсан ба эртний хотын хаалганаас хэд дахин том байсан хачин хэлбэртэй байв. Яг л амаанаас нь чөтгөр ханнаас гарч ирж байгаа мэт харагдана. Энэ нүсэр том хаалганы дээд хэсэгт дүүрэн зузаан гинжүүд байлаа. Гинж бүр 1 метр зузаан ба аимшигт мангас хорж байгаа мэт хаалгыг тэр чигтэн цоожлон уйсан харагдана. Сүнсний хүчээ тараах үед Чүфэний царай цонхилоо. Хаалганы цаана хоригдож байгаа зүйлээс үгээр хэлхийн аргагүй аимшигтай аура ялгарна. Тэр аура маш хуйтан, маш харанхуй байсан нь ертөнцийн амьд биет биш гэмээр аимшигтай байв. Чүфэний хамаг шар ус босож ар нуруугаар нь хүйтэн хөлс цовлаа. Тэнгэр минь би арай өгчхээгүй үсттэй гэж Чүфэн бодлоо. Учир нь түүний урд байгаа зүйл бодит гэж огт санагдахгүй байв. Хардарсан зүүд мэтэл санагдаж байв. Хөөе, ашгүй нэг юм ирчихээ юу? Ашгүй дээ, ашгүй. Гэвч яг энэ үед жаргалтай хоолой сонсогдлоо. Энэ гэнтийн зүйлээс болж Чүфэн цочин хараалаа. Юу вэ? Гэж Чүфэн чичрэн бослоо. Тэр үед л түүний ард нэг өндөг байхыг анзаарав. Тийм ээ, өндөг байсан юм. Хар өнгөтэй өндөг. Маш томоос гадна Чүфэнээс ч өндөр өндөг байсан юм. Чи өөрөө юу вэ? Муу тэнэг Чүфэн, муу мангар, чи ямар тэнэг юм бэ? Энэ олон жилийн дараа одоо л надтай тоглох гэж ирж байгаа мó? Намайг өөдөж өгөх гэж байсныг мэдээгүй юу чи? Гэнэт өндөгнөөс чанга хоолой сонсогдлоо. Тэр хоолой сонсоход таатайгаас гадна маш ялдам сонсогдов. Алд мөнгөн хонхны чимээ шиг л сайхан байв. Чүфэний амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан хоолой гэхэд хэлцдэхгүй. Эмхтэй өндөг үү? Эмхтэй өндөг юм байна. Гэж Чүфэн гайхширн зогслоо. Өндөгнөөс эмхтэй хоолой гарч байна гэдэг гарцаагүй эмхтэй гэсэн үг. Чи өөрөө эмхтэй өндөг, муу дахиа ялзарсан өндөг, муу новш. Өндгөн дотроос хурц хараалын үгс гарч эхэллээ. Тэр өндөг яг л хагарах гэж байгаа мэт чичирч байв. Энэ үед Чүфэний нүд нь манантаж, эргэн тойрны зүйлс эргэлдэж эхэллээ. Дараагаар нь Чүфэн нүдэ нээх үед бунхны нөгөө өрөөнд эргээд ирсэн байв. Тэгэхэр зүүд байж гэж Чүфэн бүр гайхширч орхилоо. Хаант тэнгэр техникийн заавар ой ухаанд нь байгааг харсан Чүфэний сэтгэл тайвширлаа. Энэ жаал үхээгүй юм уу? Байж боломгүй юм. Тэр үнэхээр хаант тэнгэр техникийн зөвшөөрлийг хүртлээ гэж үү? Гэж Чүфэнийг нүдэ нээх үед мянган салхис сургуулийн захирал бовтнолаа. Байж боломгүй юм. Байж боломгүй зүйл. Иймхэн хүчтэй байж тэр яаж ийм онцгой техникийг эзэмшиж чадах юм? Зүгээгийн нүүрний хувирал харагдахгүй байсан ч хоолооноос нь хэрэг цочирдсон нь ээлт мэдрэгдэнэ. Тэднийг харсан Чүфэн хөнгөн инээмсэглээд өөрийн эрэхгүй өндийн босоод хувцсаа гөвснийхөө дараа ингэж хэллээ. Өршөөгөөрөө та хоёрын урмыг хугалчихлаа. Би үхсэнгүй, харин ч бүр цоглог байна. Харин та хоёрын хөсөж байгаа хаант тэнгэр техник энд байгаа. Гэд Чүфэн толгоор угаа заалаа.
Мөн навш чамайг алаад өгье л дөө. Гэж энийг харсан мянган салхи сургуулийн захирал хашгираад түшиж байсан хуйтан төмрөө орхилоо. Хуйтан төмрийг тавих үед өрөө тэр чигтээ дөргиж эхэллээ. Мөн навш. Миний харсан мянган салхи сургуулийн захирал тавьсан хуйтан төмрөө буцаж түшхээс өөр аргагүй болов. Баг нь болж түшихгүй л бол тэд гарцаагүй бяц дарагдана. Энэ байдлыг харсан Чүү Фэнч ахиж цаг өрсөнгүй. Шууд 3 аянганы хэв маягийн 1-р хэв маягийг хийж байдаг хурдаараа өрөөний хаалга руу гүйлээ. Учир нь энэ хоёр профаунд төвшний мастрын урд байгаад байвал байдалд ордох нь лавтай. Хүйтэн төмөр тэдний хөдөлгөөнийг хороогүй бол тэд хурууга хөдөлгөөд л Чүү Фэнийг няцлах байсан биз? Энэ Азуурэ Драгон сургуулийнх юм байна. Чүү Фэний хийсэн техникийг харсан Зүгэгийн нүдэс сэргэлээ. Азуурэ Драгон сургуулийн зочин настан болохоор тэр Чүү Фэний хийсэн техникийг ганц хараад л таньсан юм. Өрөөнөөс гарсныхаа дараа Чүү Фэн шууд л замдаа гарлаа. Тэр хоёр гарцаагүй өөрсдийгөө суллах арга олж л таараа. Ядаж тэр ертөнц бүтээгч нэг аргатай л байгаа. Ийм нөхцөлд Чүү Фэн амьд үлдэхийн тулд зугтахаас өөр аргагүй байв. Зугтах замдаа тэр хаа сайгүй цогцтой таарч байлаа. Хаант тэнгэрийн даяанчийн бунхан үнэхээр л цусаар гол урсгасан юм. Хангалттай хүчгүй олон хүмүүс шунлынхаа төлөөсийг амиараа төлсөн юм. Маш олон тулааны маструуд бусдад хууртаж өгцгээсэн. Энэ бунхан ухалтын хамгийн том ялагч нь Чүү Фэн болсон юм. Чүү Фэн өөрийгөө ингэж нэг юм аюулгүй боллоо гэж бодох үед жинхэнэ аюул гарч ирлээ. Чамайг олчихлоо жаалаа. Гэж мянган салхи сургуулийн захирал түүнийг гүйцэж ирсэн ба ууртайгаар хашгирлаа. Гэхдээ түүний байдал тэмд сайнгүй байсан юм. Ховцс нь урагдаж хаа сайгүй цус болж толгой дээрээ зүсэгдсэн шарахтаа байв. Тэр бунхнаас гарах гэж галзуу хүн шиг аашилж хүнд төлөөс төлсөн юм. Новш гэж шууд Эртний хот руу явахын оронд холуур тойрдог байж. Чүү Фэнд байдлыг ажиглах цаг байхгүй байлаа. Тэр нууцлаг техникээ эдвэгчүүлснийхэн дараа 3 аянганы хэв маягийн 1-р хэв маягийг хийж гараа саваад нэг том хараалтаар амьд үлдэхийн төлөө бүх хурдаараа гүйлээ. Тэгсэн чи яаж профаунд төвшний хүнээс хурдан байх вдэ? Аянга цахилгаан мэд хүчтэй энерги түүний араас гуйцсан ирж Чүү Фэнийг нүрээр нь газарт шаалаа. Энэ үед түүнд ганц л зүйл бодогдож байв. Би ч өөхөх юм шиг байна да. Хаант тэнгэр техникийн төлөө тэр маш олон хүн алсан. Хэрвээ тэр Чүү Фэнийг барих юм бол ганц хаант тэнгэр техникийг авах гэж Чүү Фэний гавлыг задлахыг хинч үгүйсгэхгүй. Гэхдээ Чүү Фэн гинт байдал нэг л биш байгааг анзаарлаа. Агаараар дүүрч байсан хүчтэй энергийн даралт гинт алга болчихов. Цочирдон эргэж харах үед түүний хойно юу ч байхгүй байлаа. Зэрэглээ байсан байх та. Үгүй ээ, огтхонч зэрэглээ байгаагүй. Гэхдээ юу болсон бэ? Мянган салхи сургуулийн захирал гинт алга болж хэдэн бэрийн цаана байх бунхны өрөөнд сууж байсан ба нүрээр нь айдас дүүрсэн байхыг харсан Чүү Фэн гайхширн зогслоо. Энэ үед тэр сургуулийн захирал гэх ямар ч шинжгүй байсан ба түүний биеийн чэчирч урд зогсох хүн рүүгээ айдсаар дүүрэн харцаар ширтэж байв. Түүний урд нэг гуйлагч нь зогсно. Тэр гуйлагчны үс нь ширэлдэж заваарсан байсан ч хоёр нүд нь хурц элдний ирмэд харагдана. Түүний духан дээр дөрвөлцөн асах гал шиг сорив байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 64-р анги Төмөрт тэнгэрийн дөрүлзэх гал. Та хэн бэ? Гэж мянган салхи сургуулийн захирал чичирсэн хоолойгоор асуулаа. Урдаа зогсох гуйлагчин шиг төрхтэй дундаж насны хүн рүү хараад юм бодохч ухаангүй болтлоо айсан байв. Тэр гуйлагчин ямар ч аавраа гаргахгүй энгийн хүн шиг харагдах ч түүний нүд нь зүрх зүсэж яс янгинуулам аимшигтай байсан юм. Ялангуяа түрүүхэн.
Энэ хүнийг яаж ирснийг хараагүй ч гэлээ тэнгэрээс бууж ирсэн гэж санагдана. Тэгэхэр түүний урд зогсож байгаа хүн дор хаяж тэнгэрийн төвшин гэсэн үг. Тэнгэрийн төвшөнд орсон хүн Азурэ нутагт байхгүй. Зөвхөн 9 нутгийн захирагч Жиан эзэнт хүрнэ л тиймэрхүү хүчтэй хүмүүстэй. Энэ бол 9 нутгийн онцгой тулааны маструудын л хүрч чадах тулааны төвшин. Гэхдээ түүний мэдхээр эзэнт хүрний тэнгэрийн төвшний хүмүүс бүгд өөр шиг нь хөгшин хүмүүс байдаг. Харин түүний урд байгаа хүн дөнгөж дундаж настай байгаад итгэж өгөхгүй байлаа. Чи түүн рүү дайрч болохгүй гэж гуйлагчин шиг хүн хэллээ. Түүний хоолойны өнгө яг л орчлон ертөнцийг оргил дээрээс харж тушаал буулгаж байгаа хаан мэт тайван байв. Хэн рүү дайрч болохгүй гэж тэр жаал руу юу? Уучлаарай. Би түүнийг тантай холбоотойг мэдсэнгүй. Миний амийг өршөөж өгөөмөр загнана гэж найдаа. Тэр сургуулийн захирал байсан болохоор их сэрэг ухаантай байсан юм. Тэр өмнө нь Чүфэнийг онцгой гэдгийг анзаарсан ба алах гэж байсан тэр хүн энэ хүнтэй холбоотой гэвэл тэр аль хэдийн үхлийн ял авчихсан гэсэн үг. Гой, миний амийг өршөөгөөч. Энэ хүртэл бодсон мянган салхис сургуулийн захирал өөрийн өндөр хэрэгэм зэрэгэ үл хайхран өвдөг сөхрөөд толгоогоор газар шаалаа. Амнаас нь дээсэн дөрөөн дээр байхад бүх зүйлээ үл хайхрахаар шийдсэн юм. Яг энэ үед тэртээ холоос аянга мэт хөлийн чимээнүүд цуурайтаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа маш олон хүн бунхан гэж чиглэн ирж байсан ба эднэр мянган салхис сургуулийн айран байсан юм. Мянган салхис сургууль Азурэ дараагийн сургууль ихөр. Тэд хоёулаа энэ цөлд ойрхон байсан ч бунхны мэдээллийг Азурэ дараагийн сургуулийн настан зүгээ өрх болгон ашигласан юм. Тиймээс нааш ирэхээс өмнө Азурэ дараагийн сургуулийн зорилго нь тодорхой байсан юм. Гол танхимын сурагчдаар өөр газруудаас эрдэнэс төлөгсөн ч нэгийн ч манантай хэсэг рүү оруулаагүй. Эрдэнэсээ цуглуулж дуусаад тэд шууд буццгаасан. Харин үннийг мэдэхгүй мянган салхис сургуулийн хүмүүс бунхан нээгдэх үед өөрсдийн хүмүүсээ дотгош илгээсээр байсан юм. Тэд олон хүн дотгош оруулж бунханг удирдлагандаа авахыг хүссэн юм. Гэвч тэд энэ бүхнийг зүгээгийн тавьсан өрх гэдгийг мэдэлгүй асар их гарц хохирол амссан. Мянган салхис сургуулийн айрам болсон зүйлсийг мэдэхгүй болохоор ирсэн даруйдаа цочирдлоо. Чи манай сургуулийн захирлыг гэмтээж зүрхлэн гинэ? Гол танхимын сурагчид нь захирлаа сөгдөж байхыг хараад дэлбэртлээ уурлаа. Олон зүйл бодолгүй тэд айрмаа дагуулan дайрав. Тэднийг харсан мянган салхис сургуулийн захирал тоосон шинжгүй өөрийн өршөөх байх гэж найдан толгоогоор газар мөргөн сөхөрсөөр байв. Би та нарыг өршөөсөн ч тэр та нарыг өршөөхгүй. Тиймээс тэр өөрийн биеэр та нарыг алхаас өмнө би та нарыг хойд насанд чинь хүргэе. Гуйлагчин ер нүдээ удаанаар аних үед гэнэт түүний духан дээрх галт сарв улаан оч үсэргэж эхэллээ. Түүний үс намрах үед хүчтэй тесрэх чимээ цурейтан 10 бээр газар тэр чихтэй галан далайд автсан юм. Галт далай дээш хэдэн 10 метр өндөр дүрлзэн асна. Дүрлзэн асах гал үе авраг луу мэт үе догшин бар мэт элсэн цөлийг бүрхэн нааш цааш очрон асна. Нүдэрэмхийн зуур мянган салхис сургуулийн айрам хайруулын тавганд байгаа шоргоолч шиг тээжигнэн галд автаж өвдөлтөөсөө болж эц төгсгөлгүй хашгирцгааж байлаа. Хормын дотор янз бүрийн хашгираан хаа сайгүй гарна. Мянган салхис сургуулийн захирал хүртэл ийм өндөр хэмтэй галыг эсэргүүцэж чадахгүй байв. Харин нөгөө галзуу гуйлагчин зөв зүгээр байхаас гадна ховцсон хүртэл шатахгүй байв. Тэр тайвнаар гал дундуур алхана. Түүний ховцсон орхой үсэн сэгсгэр байсан ч биес нь ялгарч байгаа аавра хэний ч доор орохгүй ертөнцийг захирагч хаан шиг байв. Би бол төмөрт тэнгэрийн дүрлзэх гал. Би амьд бүхнийг шатаах чадалтай. Би бол ертөнцийг нэгтгэхийг хүсдэг төмөрт тэнгэрийн гэгэнтэн.
Би бол Төмөрт Тэнгэрийн ариун хүү. Би бол дээлдэшгүй. Гэнэт нөгөө хүчрхэг хүний нүдэнд хачин зүйл жирвс хийхэд хашгиран унлаа. Тэр хоёр гараараа толгоогоо бариад биеэрээ газартай дээш доош мөргөлдөж эхлэх үед цөл тэр аяараа дөргөн. Түүнийг тайвшрах гэж хэдэн удаа мөргөснийг хинч мэдэхгүй. Удалгүй түүний хоёр хөмсгний дунд байх галт сорвч бүүдийж хэвэн боллоо. Түүний хааны аура хүртэл алга болчихов. Түүний нүд нь хурц чанараа алдаж амьгүй харагдана. Нэг зүйлээс айсан мэт баруун зүүнгүй чэчирч хашгирч эхэллээ. Би үхвэл таарна. Би таны нутагт хөл тавих ёсгүй байсан юм. Намайг өршөө. Би үхмээргүй байна. Би түүнийг хамгаална гэдгээ амлаж байна. Намайг амьд үлдээх юм бол хүссэн болгоныг чинь хийж түүнийг амиараа хамгаалах болно. Маргааш наасны эхлэн тэр элсэн цөл тэр чихтэй хориотой бүс болсон юм. Тэнд гал асаагүй байсан ч хүн тэсхийн аргагүй халуун байсан юм. Гэнэт гарч ирсэн галны талаарх мэдээ эртний хотыг цочроосон мэдээ боллоо. Намайг явуул, би түүнийг олох хэрэгтэй. Сумэй, тайвшрал да. Бунхан хориотой бүс болчихсон. Парафаунд төвшний хүнч ойртож чадахгүй байхад чи яаж ойртох юм? Хөөе, юу болсон юм? Яагаад шүүгэлдэв? Гэнэт энэ үед нэгэн хоолой гарлаа. Хоолой гарсан зүг рүү харсны дараа бүгд баярлцгаав. Нэг холгүй зогсож байгаа Чүфэн яг л гуйлгчин шиг хэцүүхэн байдалтай харагдаж байв. Чүфэн. Тэд Чүфэнийг ийм байдалд орно гэж бодож ч байсангүй. Гэвч Сумэй үүнийг үл тоон харин Чүфэний ингэрт наалдаад чангаар тэвэрлээ. Түүний нүдний буланд баярын нулимс харагдана. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 65 дугаар анги. Тэнгэрт тулсан өртгөөр төвшин агснана. Чи хайцсан юм? Яагаад ингэж орой ирж байгаа юм? Гэж Сумэй толгоогоо өндийлхэн уруулаа жимээгээд гомдлоо. Жаахан асуудалтай тулгараад. Нулимс цээлгэнсэн Сумэйн нүдийг харсан Чүфэний сэтгэл дулаацав. Өөрийн ирэхгүй гараа дэлгээд Сумэйн зөөлөн бэлхүүсээр ороогоод бяцхан үзэгслэн гоог чанга гихчин тэвэрлээ. Муу навш! Байтон тэр хэдийн өмнө биеийн таалах Чүфэний гарыг анзаарсан Сумэй хурдхан гихчин Чүфэнээс холдох үед царайн алимшигл улаасан байв. Шас улаан болсон Сумэйг харсан Чүфэн уруулаа долоолоо. Сумэй тэр хэдэж Чүфэнээс илүү дутуу зүйлс асуусангүй. Чүфэн ч бас хаант тэнгэрийн техникийг авч мянган сургуулийн захирлаас зугтаж баригдахгүй тулд 3 өдрийн турш Эртний хотоор тэнсэн талаараа юу гэж хэлэхвдээ. Гэхдээ бунхны тэнд галт далай гарч мянган салхиц сургууль асар их хохирол амссан ба захирал нь сурггүй болсон гэдгийг сонссон Чүфэн нэлээд цочирдсан юм. Энэ байдал их хачин байсан юм. Галан далайн хүрээ 10 бээр газар ба бунхны байгаа газар болох цөлийн яг голд гарсан. Парафаунд төвшний мастерч ойртохооргүй халуун хэмтэй болсныг бодхоос ч аймаар байв. Зарим хүмүүс энийг хаант тэнгэрийн даяанчийн бунханд орж тайван нойрсуулаагүй болохоор алхаар тавьсан өргөчгэлцнэ. Гэхдээ бүрч олон хүмүүс хаант тэнгэрийн даяанч амьд байхдаа ч ийм хүчтэй байгаагүй байж яаж өгснийхэн дараа ийм өрх тавих юм? Ямар нэг хөндлөнгийн зүйл байж магад гэж бодно. Зарим нь бүр тэнгэрийн гисгэлч гэж ярина. Гэхдээ хүмүүс юу ч гэж ярьж байлаа гэсэн мянган салхиц сургуулийн захирал сурггүй болсон бол сургууль нь 3 дугаар зэрэглэл рүү унаж хэсэгтээ Азуре Драгон сургуультай өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Тэр өдрөө Чүфэн тэрхэд Азуре Драгон сургууль руу буцлаа. Хэдэн өдрийн дараа гол танхимд орох шалгалт эхэлнэ. Байтон Сумэй гол танхимд орохоор төлөвлөж байсан ч салхины нэгдлээс ахаад нэг хүн орох болсон юм. Тэр нь Чүфэн. За, 600 сүнслэг шүр хэддүгээр төвшөнд хүрэх бол? Азуре Драгон сургуульд ирсэн даруйда тэр байшин руугаа очин 600 ширхэг сүнслэг шүрийг гаргаж тавилаа.
Сүнслэг шүрээс ялгарах алтлаг цацрагуудыг харсан Чүфэн сэтгэл ханан суун. 600 ширхэг сүнслэг шүртэй Чүфэн гарцаагүй жинхэнэ саятан гэсэн үг. Чү овгийн нийт хөрөнгөтэй дүүцхүүц байлаа. Атга дүүрэн сүнслэг шүр аваад амандаа хийлээ. Тэнгэрийн цахилгаан байгаа болохоор шингээж чадахгүй хордно гэж огтхонч санаа зовсонгүй. Тэр зөвхөн хангалтгүй байж магад гэж л санаа зовно. Чүфэний бодож байснаар сүнслэг шүрнүүд түүний биед орсон даруйда уусан алга болж тэнгэрийн цахилгаанаар боловсруулагдсан юм. Хязгааргүй сүнсний энерги түүний дантянд цуглаж жаахан л дүүрв. Гэхдээ энэ мэдрэмж тийм ч удсангүй. Учир нь тэнгэрийн цахилгаан тэр чигтэн сороод авчихсан байв. Нэг атханд 50 ширхэг сүнслэг шүр байсан. Түүний тооцоогоор бол спиритийн 7 дугаар төвшөнд ороход 50 ширхэг хангалттай байсан юм. Учир нь 5-аас 6 дугаар төвшин рүү ороход тэр 4ч хүрэхгүй сүнслэг шүр ашигласан. Гэсэн хэдий ч Чүфэн тэр тэнгэрийн цахилгааны шунлыг дутуу үнэлснээ ухаарлаа. 50 ширхэг сүнслэг шүр түүний биед орсон даруйда түүний хүчийг дүүргэсэн юм шиг санагдсан ч дараагийн төвшөнд орох ямар ч шинж байхгүй байлаа. Чамайг дүүргэж чадахгүй гэдэгтээ итгэхгүй л байна шүү. Ингээд ахин нэг атга сүнслэг шүр аваад ам руугаа хийлээ. Тэр 50 ширхэг сүнслэг шүр түүний биед орсон даруйда уусан алга болж түүний удаан хүлээсэн мөчийг авчирлаа. 9 цахилгаан араатан хэнгэрэг хаграм архирлаа. Гадаад ертөнцид сонсогдохгүй ч Чүфэний чихэнд цуурайдсаар байв. 9 цахилгаан араатан Чүфэн рүү ойртон ирж байгаа мэт архиран тодорсоор байлаа. Тэд нэгэн бүхэл болж байгаа мэт харагдана. Эцэст нь тэр төвшин ахиж спиритийн 7 дугаар төвшөнд орлоо. Түүний сүнсний энергийн ховирсан авраг ажиглавал гарцаагүй 7 дугаар төвшөнд орсон байв. Гэхдээ ганц төвшин ахих гэж 100 ширхэг сүнслэг шүр ашиглана гэдэг өөр хүн байсан бол боож өгөх байсан биз. Сүнслэг шүр чинь юу илээ дээ? Дээд зэрэглэлийн сүнслэг ургамал ба тоо томшгүй олон хүмүүс спиритийн 9 дугаар төвшний оргилд хүрэх үедээ ашиглахыг хүсдэг зүйл. Хөөслийн төвшөнд орох гэж хүчтэй сүнсний энерги шингээж ашигладаг. Хэрвээ Чүфэнийг 6 дугаар төвшингээс 7 дугаар төвшөнд орох гэж 100 ширхэг сүнслэг шүр ашигласан гэж хүмүүс сонсвол зүрхээр явах биз? 100 ширхэг сүнслэг шүр ашиглаж ганцхан төвшин ахина гэдэг дэндүү үрэлгэн хэрэг. Мэдээж Чүфэн бол энгийн хүмүүсээс тэс өөр. Тэр спиритийн 9 дугаар төвшний хүнтэй таарсан ч айхгүй ба бүр тоохчгүй. Өрсөлдөгч нь түнтэй адилхан онцгой хүч хуйл бол спирит төвшин дотор Чүфэнийг дийлэх хүн байхгүй. Түүн рүү дайрах эрхтэй хүмүүс бол тоо томшгүй хүмүүсийн хөслөн болсон үүслийн төвшний хүмүүс. Энэ маягаараа яаж чамайг хооллох юм бэ? Чүфэний царай нь гонсойлоо. Тэр үлдсэн 500 ширхэг сүнслэг шүрээ агуулгах цүнхэндээ эргүүлээд хийлээ. Түүний дантянд байдаг тэнгэрийн цахилгаан улмал их энерги шаардна гэдгийг мэдэж байлаа. Энэ 500 ширхэг шүр төвшин ахихад туслахгүй зүгээр л дүүргэх байх гэж бодов. Хэрвээ тийм бол ахиж боловсруулах шаардлагагүй байсан ба ирээдүйд хэрэг болсон үедээ ашиглахаар шийдлээ. Эр хүний хуваар тэр хэрэг гарсан үедээ хүнээс эд зүйлс зээлхийг хүсдэггүй. Чүфэн гэртээ байна уу? Энэ үед Чү Юэгийн хоолой гаднаас сонсогдлоо. Түүнийг сонссон Чүфэн түргхэн очоод хаалгаа нээлээ. Түүний өдөөс Чү Юэ, Чү Шүэ хоёр хараад зогсож байв. Чүфэн чи ирчихээ юу? Өнгөрсөн хэд хоног хаагур байсан юм бэ? Чүфэнийг харсан Чү Юэ хэсэг гайхаж байснаа баясгалантайгаар инээмсэглэлээ. Би хаашаач яваагүй. Зүгээр л нэг даалгавар биелүүлсэн юм. Гэд Чүфэн хальт инээмсэглэн хэллээ. Зүгээр л даалгавраа. Чамайг дотоод танхимын номер 1 үзэсгэлэн Сумэйтэй хамт явсан гэж сонссон. Гэд Чү Юэ инээмсэглэлээ. Гэд Чүфэн юу гэхээ мэдэхгүй байлаа. За дайжгнахаа боли. Бид зүгээр л энүүгээр өнгөрч явсан юм. Чи эргээд ирснээс хойш бидэнтэй хамт явж нүдэ баясга. Нүдэ баясгаа юу болсон юм?
Чүфэн, чи бэлтгэлийн тойрог гэж сонсч байсан уу? Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.